Өмнөх шилүүд дээр бид бага октав, нэгдүгээр октавын нотнуудын орон хур дээрх ишний тэмдэглэлүүд зурсан байгаа. Өнөөдрийн хичээлдэр хоёрдугаар октавын нотнуудын мөрөн хуурн дээр ямар зураас нь харалтай байлдаг тэр зураасуудын ишний тэмдэглэгийг хийгээд тэгээд бага октавын фагаас нэгдүгээр октавын фа хүртэл гамны хэрхэн тоглохыг үзэх байгаа. За бид эхлээд хуураа хөтлөх ёстой. Си бемоль дээр дараална. За супер. За хөхтэй. За өмнө бид эхний 7 зураас байгаа. Одоо дахиад нэмээд 7 зураасыг бид зурах хэрэгтэй байгаа. Нэгдүгээр хуруугаар за энэ иймэрхүү зайтай. Тэгээд сантиметр гарангийн зайтай юм да тийм ээ. Таасан болж байна. Сурч. За дараа нь 20 дугаар хуруугаараа ре. Нэг авахгүй жаа 3 дугаар хуруугаа тавиад. За одоо 3 дугаар хурууны хажуугаар 4 дугаар хуруугаа шахаад энэ сул нот. Фа. 2 дугаар октавын фа. За ингээд бид 4 нот зурчлаа. За энэ си до ре ми 3 ингээд харьцааны хувьд нь төстэй байна. 1.5 см хавцаа зайтай юм шиг. Энэ ми фа хагас чат учраас нойрхон байгаа. За ингээд бид бага октавын фа 1-р октавын фа 2-р октавын фа ингээд 3 фатай боллоо. Одоо 2-р октавын хувьд бол до ре ми фа соль ля си гэд 7 ноттой байх хэвээр. Одоо соль ля си сурыг 2-р хуруугаар. За энд байна. Дараагийн 3 дугаар хуруугаараа рэт гэсэн байна. За энд очив. За сүүлийн нот си 3 дугаар хурууны хажуугаар шахаад сул нот. Чам дараа шаардлагагүй. За ингээд бид нэмээд до 2 дугаар октавын до, ре, ми, фа, соль, ля, си гэсэн энэ 7 нотыг сурлаа. Ингээд бид бүрэн латтай боллоо. Одоо ер нь ямар ч ая тоглоход бидэрт нэмэлт зураас шаардлагагүй боллоо. За одоо энэ хичээлийн 1-р хэсэг өндөрлөс. Одоо 20 дугаар хэсэг бол гам хэрхэн унших байгаа. Бага октавын фа, бага октав, 1-р октав, 2-р октав гэсэн энэ 3 октавыг төлөө гам уншиж сурна. Энд дээр нэг зүйл тодорхойлъё. Энэ 4 3 гэсэн байгаа тийм. Энэ ямар учиртай вэ гэхээр өсөختөө до ре мигээ авахдаа 4-өр авдаг, өсөختөө 4-өр авдаг. Ингээд си гэж ирээд одоо тийм 2 дугаар октавын фа хүртэл уншичаад уруудахтаа мигээ 3-оор авдаг баг ш. Тэгэхээр энэ миг 2 янзаар уушаас ингэж бичсэн байгаа. За бага октавын фа тэг хуруунд байгаа тэг соль 1-р хуруу, ля 3-р хуруу, си 4-р хуруу. Энийг мөрөөр өндөр уншъя. Тэг байралтай байна. Гар ямнаалуу бүгд арах бэлэн. Соль
дуучлаа. За ийм бичлээ. Нэгдүгээр октав эхэлнэ. Нэгдүгээр хуруугаараа. Нэгдүгээр октавын до. Нотын тэмдэглэхэн дээр болохоор нотны дэвсгэр дээр тэгж тэмдэглэдэг тийм ээ. Нэмэлт нэгдүгээр шугамд энэ байна. Энэ байх юм бол бид нэгдүгээр октавын до гэж ойлгоно. За тоглоё. До. Дараа 3 дугаар хуруугаараа ре. Дараа нь өсөж байгаа учраас 4 дугаар хуруугаар ми. Тэгээ дараа нь фа. Энэ ми фа их богинохон зайд шилжиж шүү. За дахиад явъя. За бид сая до ре ми фа гэж уншилаа. Одоо цаашаа соль ля си гэдэг нот байх хэвээр. Хуруу дугаар 1 2 3 гэж байна тийм. Соль ля си. Соль хаа байд юм бэхэр регийн харгалтай энэ үүдэг. Тэгэхээр бид нар гэж эрэнгүүтээ энэ шилжинэ гэсэн үг. Соль. Энэ соль байна. Дараа нь ийшээ шилжээд ля. 2 дугаар хуруугаар. Си сул нот 3 дугаар хуруугаар. За урууд. Си сул нот хажуугаар нь ля. Багасрын шилжилт соль өдөн завсар орлоо. Энэ сул нот учраас амархан. Одоо уруу дахь тайлбарлаа мигээ 3-аар авсан байгаа. Өсөлтөө 4-аар авсан. Рэгээ 3-аар. Гэх мэтлээ. За ингээд бид нар бага октавын нотнуудаа дуурлаа. Мөрөнд дээр 1-р октавын нотнуудаа бас дуурлаа. Одоо 2-р октав. 2-р октавын нотууд бол сая бидний сүүлд зурсан 7 нот байгаа. За 1-р хуруугаар до авна. 2-р октавын до. Ре. 2-р хуруугаар 3-р хуруу. Ми. 4-р хуруугаар фа. Энэ фагийн хувьд бас сул нот. До ре ми фа. Одоо цаашаа соль авна. Сойлоос эхлээд 1-р 5-р зураасны дээр гэж ярина энийг. Яртаа 5-р зураасны дээр. Мөрөө хуран дээр 2-р хуруугаар ингэж авна. Дараа нь нэмэлт 1-р шугамд 5 шугамынхаа дээр байна тийм. Энэ бидний нөгөө 1-р октавын до тавцтай гаргаж байгаа. Гэхдээ 1-р октавын до бол 5 шугамны доор нэмэлт шугам байгаа. Энэ бол энэ дээр байна тийм ээ. Орлоо. За хамгийн сүүлийн нот си нот. 2-р октавын си. Энэ бас сул нот байгаа. За хэдүүлээ сул нот буюу одоо флэшлет нотуудаа дурж үзье. 1-р октавын фа. 1-р октавын си. 2-р октавын фа. 2-р октавын си. Уруудлаа. За энэ зөвхөн одоо гамны хорон дугаар гэж ойлгох хэрэгтэй. Фа мажорын гам байгаа нэг бемолтой гамны хорон дугаар гэж ойлгох хэрэгтэй. Яг аяд болохтой бол энэ нотуудыг ямар ч хуруугаар авч болно. Өөр ашигтай боломжтой хуруугаараа. За одоо гам гэж ерөнхийдөө ямар учиртай зүйл вэ гэхээр яг энд байгаа нотнуудтайгаа одоо бүгд нэг хүртэл танилцж байна гэсэн үг. Нэг хүртэл танилцж ямар хурууны хүчээр дарах уу? Тэгээд энийг хийж явахдаа энэ гамыг уншиж явахдаа өөрийн бүх байрал таталт, түлхэлт, зарлалтын хүч зэрэг бүгдийг тохируулж одоо энэ тунгалаг гой дуурахыг зорих хэрэгтэй. За эхлээд одоо хэдүүлээ бүтэн нотоор гам уншия. Тэд хагас нотоор унших уу? За хагас нотоор уншия. Фа, бага октавын фа. Соль, ля. Си. Нэгдүгээр октав эхэллээ. До, ре,
Соль. Ля. Си. Хоёрдугаар октав эхэллээ. До. Ре. Ми. Фа. Соль. Ля. Си. Уруутлаа. Ля. Соль. Дөрөвдүгээр уруугаар фа. Ми. Ре. До. Си. Ля. Фа. Ми. Ре. До. Си. Ля. Маш олон удаа дөрөв бүтэн нотоор хагас нотоор дөрөв нотоор ямар ч удаа хурдаар уншиж болно. За энэ гамыг уншснаар бол маш олон төрлийн ач холбогдолтой. Гам нэг өдөр болгон унших хэрэгтэй хүн. Этюд буюу дасгалыг бас байнга хийж явах хэрэгтэй. За дахиад нэг яваадах юм. За фа. Соль. Ля. Си. Нэгдүгээр октав до. Ре. Ми. Фа. Соль. Ля. Си. Дуусч байна. 20 дугаар октав. Ре, до, ре. Ми. Фа. Соль. Ля. Си. Одоо уруутлаа ля. Соль. Фа. Ми. Ре. До. Нэгдүгээр тав, си, нэгдүгээр тав, си. Ля. Соль. Фа. Ми. Ре. До. Бага октав руу орох чинь. Бага октав си. Бага октав ля. Соль. Фа. За ингээд үнээс та бүхэн морин хууран дээрх болон нотны үсгэр дээрх нотнуудын байрлалаа ойлгож авсан байх гэж бодож байна. Эдрийг гам унших аргаар давтаж хурын дугаарыг баримтлан давтна гэж итгэж байна.